хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварын багцын тухай ярилцъя. Өмнөх хичээлүүдэд дурдж байсанчлан ажлын байр болон тухайн ажлын орон тоон дээр өөрөөр хэлбэл тухайн ажлын мэргэжлийн дагуу ажиллахад ямар ур чадвар шаардагдаж байгааг боловсруулж гаргах асуудал нэн шаардлагатай болж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол жишээ нь компани нягтлан бодогч болоход нэгт ямар мэдлэг боловсрол эзэмшсэн байвал зохих. Хоёрт энэ ажил албан тушаалд ажиллахад чамаас ямар ур чадвар, ямар хандлагууд, ямар чадвар шаардагдах. Гуравт энэхүү ажил албан тушаал дээр ажиллахад ямар хандлагуудыг эзэмшсэн байвал зохих. Жишээ нь бусадтай хамтран ажиллах, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ямар сахилга бат, ёс суртахууны элементүүдийг шаардах, хүмүүстэй хэрхэн харилцах, хамт олонны дунд биеэ хэрхэн авч явах зэрэг энэ албан тушаалтай холбоотой болон хувь хүний зөөлөн ур чадвартай холбоотой шаардлагатай хандлагыг тодорхойлсон байдаг. Энэ гурван багцыг бид ур чадварын багц skill set гэж нэрлэж байгаа юм аа. Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дээр тухайн ажлын байранд шаардлагатай ур чадварын багцыг тодорхойлон гаргах. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд ажиллахын тулд ямар мэдлэг, ур чадвар, хандлага, хэрэгцээ шаардлагатай байгааг тодорхойлон гаргах. Түүнд илүү нийцсэн ажилтныг ажил чалгаруулан авах асуудал хамгийн чухал юм аа. Ур чадварын багц нь үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Үүнд мэдлэг, ур чадвар ба чадвах, хандлага. Тухайн ажил мэргэжлийн ур чадварын багцыг тодорхойлохдоо эхлээд ажлын байрны товч тодорхойлтыг нь гаргаж, тухайн ажил мэргэжил, үндэсний ажил мэргэжил англи тодорхойлтын аль кодоор кодлогдсон болохыг тодорхойлно. Жишээ нь үйлдвэрийн машин тоногдох хөрөмжийн механикчийн жишээн дээр авч үзье. Ажлын байрны товч тодорхойлолт нь үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа машин техник тоногдох хөрөмжийн ажлын бэлэн байдлыг шалгах. Засварын ажил, техникийн үйлчилгээний ажлыг зохион байгуулж хяналт тавих. Бүртгэл тооцоог хийх. Засвар техникийн үйлчилгээг хийх ажил технологийн карт боловсруулж мөрдүүлнэ. Шинэ техник эзэмших, нутагшуулах, шаардлагатай сургалтын материал, гарын авалгыг бэлтгэх. Аюулгүй ажиллагааны заавар дүрмийг мөрдүүлэхэд оршино. Ажлын байрны тодорхойлтыг ажил мэргэжлийн стандарт дээрээс харж хийж болно. Үндэсний ажил мэргэжлийн англи ба тодорхойлолтын индекс код нь 723318. Олон улсын ажил мэргэжлийн стандарт ангиллын код нь 7233. Кодыг мөн нэгэн адил ажлын байрны тодорхойлолтыг ажил мэргэжлийн стандарт дээрээс харж болох бөгөөд үндэсний ажил мэргэжлийн англи тодорхойлолтоос харж кодыг баталгаажуулах хэрэгтэй байж болно. За, боловсрал туршлага гэдэг дээр бүрэн бус дунд боловсралтай, техникийн боловсролын дипломтой, үйлдвэрлэлийн дадлага хийж ажлын туршлагатай болсон. Боловсролын заавал зааж өгөх шаардлага тавигдаагүй. Тэгэхээр өөрсдөө сонголтоороо тавина. Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварын багцыг тухайн ажил мэргэжил дээр нь харъя. За, нэгт мэдлэг, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, холбогдох зааварчилгаанууд, механикийн онолын үндэс, техникийн онцлогоо засвар хийх арга, техникийн захилгааны схем, техникийн компьютерийн удирдлага, хэмжил зүйн онол, бүх төрлийн гагнуурын технологи, бүх төрлийн шатах тослох материалын хэмжээ зориулалт, техникийн бусад бодисын хэрэглээ, замын хөдөлгөөний хууль дүрм, галын аюулгүй байдлын заавар дүрм, техникийн ашиглалт, хадгалалтын зааврууд, даралтад шингэн хийтэй ажиллах заавар журам, тоног төхөөрөмж, агрегатын бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн задаргааны дараалал, аргачлал, тоног төхөөрөмжийн тохиргооны аргачлал, машин механизмын илгэдлийн шалтгаан, засварлах арга, техникийн шугам зургийн үндэс, ажлын зургийн бүтэц зориулалт, тэмдэглэгээ, хэмжих багажуудын ашиглалт, хүлцэл ба суултын систем болон гадаргуугийн цэвэршилтийн ангилал, үзүүлэлт, машин механизмын эд ангийн үүрэг, зориулалт, ажиллах зарчим, машин механизмын тосолгоо, үйлчилгээний хуваар аргачлал, ажлын байранд гаргах бэртэл, гэмтэлд анхан шатны тусламж үзүүлэх ойлголт. За, хоёрт нь ур чадвар ба чадвах. Засварын техник үйлчилгээний график гаргаж, засварын нэгж хэсгийг ахлан ажлыг шуурхай зохион байгуулах, бие дааж хийх, бусдад зааварлаж таниулах, тоног төхөөрөмж болон түүний эд ангийн эвдрэл гэмтлийг тодорхойлох, жижиг засвар хийх, шинээр солих, тохируулга хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, техникийн баримт бичиг зааварчилгааг зөв ашиглах, хэрэглэх, машин тоног төхөөрөмжийн үйлчилгээг тогтмол хугацаанд хийх,
Техник тоног төхөөрөмж багаж хэрэгслийг зориултын дагуу угсрах, хэрэглэх. Багаар ажиллах, ажлын ачаалал даах. Сэтгэн бодох, цээжээр тоо бодох, шугам зургийн өгөгдлийг унших. Гарын уртай, мэдрэмж сайтай байх. Нүдний хараа сайн байх. За, байж болох бусад ур чадвар ба чадах. За, машин тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах, турших. Холбогдох инженерүүдтэй хамтран ажиллах. Тест хийх, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх, ашиглах. Засвар хийсэн тухай тэмдэглэл хөтлөх. За, гуравт нь хандлагын талаар дурдъя. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд хэрэгжүүлж байх. Хамт олонтойгоо найрсаг харьцах. Мэдлэг мэргэжлийн хувьд өсч дэвших сонирхолтой, бүтээл сэтгэлгээтэй байх. Ажлын гүйцэтгэлд нямбай зэгцтэй хандах. Бусдыг үлгэрлэн ажиллах. Цаашдаа үндэсний ажил мэргэжлийн ангиллалын тодорхойлолт бүртгэлтэй байгаа ажил мэргэжил тус бүр дээр ажил мэргэжлийн стандарт лавлахыг боловсруулан гаргах. Ажил мэргэжлийн стандарт лавлах нь боловсрогдсон гарсан ажил мэргэжил тус бүр дээр ур чадварын багцыг тодорхойлон гаргах. Боловсрогдсон гарсан ур чадварын багцыг хөдөлмөрийн зах зээлийн жуулчлалын нэгдсэн системд туршилтаар байршуулах, зуучлалт хэрэглэх, ажилтныг сонгон шалгаруулах, ур чадварын багцыг үндэслэл болгох хэрэгтэй. Ур чадварын багцыг Дэлхийн банкны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд боловсруулсан. Одоогоор яг ур чадварын багц нь боловсруулагдсан 75 ажил мэргэжил байна. Түүний жагсаалтыг сонирхуулъя. Ур чадварын багц нь боловсруулагдсан ажил мэргэжлийн жагсаалт. Нэгт нь махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилтан, үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн механикч, зүтгүүрийн машинч, гуталчин, сүлжих машины операторч, хүслэг эдлийн ойдлчин, барилгын шат угсрагч, хэвлэлийн дизайнч, асфальт бетон хучлагад нүхэн засвар хийж бүрдэл машины операторч, шилэн фасад угсрагч, зочид буудлын өрөөний үйлчлэгч, барилгын дээвэрчин, токер фрезерч, туслах сувилагч, асфальт бетон холц ба битумын лабораторийн лаборант, тогооч, ойдолчин, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн механикч, гагнуурчин, хуурай хийц угсрагч, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн, хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн, бетон арматурчин, бетончин, автомашины засварчин, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрхлэгч, жимс жимсгэн хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, замын ажилчин, газар тариалан мал аж ахуй хосолсон фермерч, барилгын захилгаанчин, барилгын засал чимэглэлчин, барилгын машин механизмын операторч, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын технологийн ажилтан, эрчимдсэн гахаан аж ахуйн фермерч, хүлэмжийн аж ахуйн фермерч, хүнсний ногооны фермерч, малын баг эмч, ноос ноолуур боловсруулалтын технологийн ажилтан, ойжуулагч, автозам гүүр барилгын ажилтан, замчин, зам барилгын материалын лаборант, зам гүүрийн машин механизмын оператор, барилгын угсралтын ажилтан, барилга угсралтын техникч, сантехникч халаалт агааржуулалтын төхөөрөмжийн ажилтан, сантехник халаалт агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилга угсралтын мужаан, барилга угсралтын мужааны техникч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механикч техникч, үйлдвэрлэлийн захилгаанчин, үйлдвэрийн захиалгааны техникч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч, дулааны оруулгын слесэр, турбины эргэх механизмын засварчин, цонх тагтны хаалга угсрагч, суйрлуулагч, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч, үсчин, хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт засварчин, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн техникч, зам барилгын машин тоног төхөөрөмжийн засварчин, зам барилгын өргөх тээвэрлэх машин тоног төхөөрөмжийн засварын техникч, гар аргаар хивс нэхэгч, туслах хивс нэхэгч, хивс нэхэх машины оператор, нэхэгч хивс нэхэх машины оператор, малчин, малын асарга, зоо техникч, техникийн мэргэжлийн боловсролын багш, арьсаар бэлэг дурсгалын зүйл уурлагч, кофе бэлтгэгч, бариста, бартендер, усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэжсэн жолооч, нүүр хувиргагч, хумс засагч, хумсны үйлчилгээний мэргэжилтэн, гоо засалч. За, эдгээр 75 ажил мэргэжлийн ур чадварын багцыг тодорхойлсныг холбогдох линк рүү орж танилцсан уу?